Хоёрхан хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үерхэл минь насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн цацалхтаа санчихтаа ойхон багын андууд минь урсах цаг хугацаанд нэг гэсэн сэтгэл минь энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үерхэл минь эргээд бисен үгийлэх нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дулсамж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо мартахгүй уянгатайхан хавраа мартахгүй аялгуутайхан насаа зүрхэнд чийсэн анхны хараа хизээч мартахгүй зүудэлж хонсон цагаан шөнөө би мартахгүй Биотвол санчихтаа онгон багын андууд мэ Болирх цаг хугацаанд бивинэ гэсэн сэтгэл мэ эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үерхэл минь ирэхгүй бисээ үеих нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дулсамж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа ангийнхан мэн хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дулсамж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо Ахны хараа дуулж хорсон цагаан шөнөө мартахгүй андуудны ангийнхан За юуны төрөө ингээд 35 жилийн мод урьж оролцуулсан миний анхны шагналтад баярлаа. Тэгээд 1990 онд шагнараа аргаар ажиллажээ. Миний шагнар бол үнэхээр одоо судлах сайтай сайхан хүмүүс байсан. Яг одоо гэж боддгийн нэг зах зээлийн яг одоо шилжилтийн үе таарсан болохоор одоо сургуультай орж чадаагүй. Одоо нэг юм
төвчөө үе таарсан. Тэрнээс бүгд одоо дээд сургуульд болохоор ийм сайхан сурлагатай, хүмүүжлтэй, сайн хөгтөд байсан. Тэгээд багш нь үргэлж та нарыгаа дурсаж та бүхнийхээ амжилтаар бахархаж явдаг шүү. Тэгээд та бүхнийхээ гэр бүлдээ хамгийн сайн бүхнийг хүсээрээ. Бидний төгсдөө маань 35 жилийн аргын томоо болгож байна. Ингээд Тэр хоёрыг хэрэгжүүлж ангийнхан нэг хараад сайхан байна. Баяртай энэ сайхан мөчийг хуваалцж байгаа. Өдөө эрүүлийн хамгийн сайн хүмүүсийг хүсээрээ. Өнөөдөр 6 сарын 26 эдгэрт 10 жил төгсөгчтэй 55 жилийн болж байна. Тэгээд нийт 1990 онд төгссөн төгсөгчдөө 35 жилийн баярын мэнд хүргэе. Өнөөдөр энэ сайхан өдөр талбай дээр уулзаад би бүр баяртайгаа сайхан уулзсандаа найзуудаа гоё байна. Тэгээд найзуудаа эрүүлийг ад жаргал энэ орвогийн хамгийн сайхан бүхнийг хүсээрээ. Өнөөдөр 1990 онд дугаар төгссөн Төсөмийн ангийн маань хамгаалсан 25 жилийн хойг дөрөвдүгээр ангийн тэмдэглэж байна. Ингээд энд хүрсэн ирсэн болон хүрсэн амжаагүй ангийнхаа найзуудад 35 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Миний найзууд эрүүл энхээ дутуудаа настай хүсээрээ. Бүгдээрээ сайхан баярлцгаагаарай. За ингээд бид бүгд ингээд 36-аа багшлаа 37-аа ингээд төгссөн байна. Одоо Монгол Улсын нийт бодлого хамтдаа ирээд ингээд 6 дуусаад одоо ордонд орохоо байж байна. Сэтгэл маш өндөр байна. Аюул сайхан байна. Тэгээ ангийн найзуудтай энэ сайхан одоо бүгдөө аз жаргалтай хүүхд насаа дурсаад одоо сургуулийнхаа хөгжөлтэй үеүдээ дурсан санаад 3 өдөр ингээд бүгдөө сайхан аз жаргалтайгаар өнгөрүүлэхийг хүсэн өрөөж байна. За ингээд ирээгүй бас найзуудтай бас мэд үргээ та нар маань энэ удаа ирж чадаагүй ч гэсэн дараагийнхаа удаа ангийнхаа сайхан уулзсан бүгдээрээ ирээрээ та бүгдтэй хамгийн сайхан бүхнийг хүсээрээ. Хамгийн итгэж сумаас 1000 км-ийн цаанаас иржээ. Ангийнхан маань их гоё харагдаж байна. За наачуудаа 35 жилийнхаа амар уулзаж байгаа баяртай төмөрөө эрүүлийн сайхан нэг хэлчихье та. За бүх хүрцэн ирсэн найзуудаа энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Уулзаж иж амжаагүй найзуудаа бас мэнд хүргье. 35 жилийн дараа уулзаагүй найзуудаа уулзаж маш сайхан байна. Тэгээд та нартай эрүүлийг хадж байгаа хамгийн сайхан бүхнийг хүсээр дурсамж дүүрэн энэ 3 хоногийн өнгөрөөдөрэй гэж хүсэж байна.
10 төгсөлтийн 35 жилийн өөдөлтийн үйл ажиллагаанд 10 ангийн зурагчид бэлэн. Эрүүзөх 11-ээс 11. Болно. Мэдээлэл өгсөн үлийн зүйлийн дараа П болормаа. Болно. Хон. Тэр дөрөв та нарт орж байгаа шүү. Таг. 2. Олоо. 5, 6, 7, 8. 10. Бүгд 10. Захаан идэр шүмийн 10 жилийн сургуулийн үлийн зүйлийн дараа бацаахан танаа. 1990 оны өгсөгчдийн 35 жилийн анги үйл ажиллагаанд 10 байнгын хамтад төлөвлөсөн. Байр төлөвлөгөө өгдөөс яг их цогцолсон. 20-аас бидний ирсэн 13. Чөлөөтэй 2. Хүрсэн ирж ирээгүй 11. Эцэгсэн 10 байнгын Болно. Болгий. Миний зөвлөлийн бүх гишүүдтэй баярлалаа. 1990 онд Захаангийн эдгээр сумын ерөнхий улс төрийн сургуулийн 10 дугаар ангийг төгссөн төгсөгчдийн маань 35 жилийн өргөн дэлгэр сайхан болж байна. Хойдоо өргөсөн тав хүнтэй баярлалаа. Уртхан юм шиг санагдж байсан. Гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг энэхэн насанда та бид мартахгүй. Эрдэмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нөлөөстэй эрдэмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нөлөөстэй Сонны өглөөний нагаа улаан тузан дээр бисэн золсон жахан охин сургуулийн бос галгасан зур дэвшиг өнгөрсөн 10 жилийн дараа зурус чамдаа илгээж хараа би чинь илчилсэн 10 жил үрэгсэн хариухан дурсан жамун хөлж амьдрал хизээж салахгүй хамт найзууд болгосон 10 жил үрэгсэн хариухан дурсан жамун хөлж амьдрал хизээж салахгүй хамт найзууд болгосон Дурлаж хүлсэн сурагч нас минь дурсгалын цомог болон үлдэж
дуу нийлсэн найзууд минь чимээгүйхэн дотроо мэгшлээ. Дасаж энэгсэн ордон минь баярын дууцаар гялтганаж. Далай уужин багш нар минь багтлын өнгөөр бишиглээ. Эрдмийн өргөнөөс ниссэн алдрайхан шувуугай бид. Инхрийнхэн зүрхэндээ жаахан охид хөвгүүд хിവэр эргэж уулзах бүртэн багийн зангаран хөвчлөдөж энэ яванасаа гэртэх гэрэлт турсамжаар хөглөе. Сүүлчийн цас анхны бороо зүрх сэтгэлд нурсамжуулдээ зургийн цом анхны хайр зөөлөн үнсэлд чиний хэлбэсэн сэтгэлийн гүн тодхон үлджээ анхны хайр минь зүрхийг тогшоо Гарыг том тайлна. Манаха. Юугаараа 3 хэсэг. Гэрийн даалгавраа хийсэн юм уу? Гэрийн даалгавар хийсэн. Гэгийн осрын уугийн татсан. Жилээр асуусан хугацааг яата зинзэнхэн ачиж усах нулимсыг таалаа дурсамж минь дуурлал минь дуу минь хайр минь оюутнаас нь ихэд амьдралын минь нэглэл юм хавар Манай ангиас нөгөө нэг орслын шалгалт аваа тий. Гэсэн чинь төвшин жаргал багш орчихсон. Хөөс танаа ингээд нэг айлын 2 үг байдаг юм уу гэсэн чинь бид нар байдгүй ч тэгэлсэн. Яасан багш гэсэн чинь Мая мама байтмаг 2 хүүхд бичсэн байх гэсэн нөгөө өнгөрдөг ганц тий. Найзгаа тий овгон нэг ээжийнхэн нэр нэг нөгөө Мая семья гэсэн юутай зохион бичлэг хийгсэн чинь яг тэр чигт нэг уулзсан байсан тий айгүй хөөрхөн. Айгүй хөөрхөн тий. Мөрөдөл дурлал дурсамж бисэргэн эргээд гэртээ хэмжүүлүүдээр дүүрэн нисэн анд нүхтийн итгэл сэтгэл дурлал юм байсан байх тий. Амар их даалгавар. Чи ч бас сахилахгүй тавтай байсан шүү дээ.